Яг өнөөдрийн энэ подкастн дээр би одоо амьдралынхаа ичмээр юмнуудаа яриа сууж шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэд наач уламжлалт хангах ухааны нөгөө хий шар бадганы 3 төлөвөөс одоо нөгөө хамгийн их байгаа эрт төвшөлт, хит таргалалт, хор тавдар гэдэг энэ 3 эмгэгээр энэ 3 төлөвөөс ямар хүмүүс их өртөж байна вэ гэсэн судалгааны ажил. Тэгээ хуримтлагцаар байгаад тэсгээ болоод энээс ангижрах арга нь амиа оролт гэж ойлгоод амиа орлож байгаа асуудал их вэ шүү. Бамбаа өөрчлөлттэй, ходоодны шархны өөрчлөлттэй ч гэдэг юм уу тэр хүмүүс одоо энэ бясалгал дээр сууж байгаа хүмүүс цөөнгүү тийм хүмүүс байгаа гэж бодож байна. Зүгээр жишээ ярихад нойрны асуудал шийдэгддэг. Өөрийгөө мэдэрдэг, тэр өөрийгөө сонсож сурдаг. Бид За сайн байцгаана уу Сувларын цэндарж подкастын сонсогчдоо энэ дугаар хүрх өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай тархи орчил төв дээр манай эрхэм багш уламжлалт ангаа ухааны эмч Бадарч авагтай долгор сурын эмч маань хүрэлцэн ирсэн байна. За тийм манай долгор сурын эмчийг манай сонсогчид нөгөө нэг эрүүл мэндийн сургалтыг бид хоёр хамтарч хийжсэнээр нь мэднэ. Тэгээд долгор сурын эмч маань сая өөрөө сануулж хэлж байна л да 24 оны 5 сарын 4-ний ангид хамгийн анх орж ирж исэн буюу яг жилийн өмнө анх сургалтандаа бүртгүүлээд орж ирж исэн. Тэгээд энэ жилийн хугацаанд те бясалгал хийгээд одоо ойлгож ухаарсан зүйлс өөрт гарсан үр дүн. За тэгээд хийж бүтээчээд байгаа хоёулынхын хамтарч хийж байгаа бол таны өөрөө чинь судалгааны ажлууд энэ төргээд манай долгор сурын эмчид ярих юм маш их байгаа. За долгор сурын эмч та өөрийгөө танилцуулаач. За намайг Бадарчийн долгор сүрэн гэдэг манайх одоо подкаст сонсдог хүмүүс бол нэлээд танил болсон бахаа гэж бодож байна. Ер нь тэгээд уламжлалт ухааны эмч мэрэгчлээ эрүүл мэндийн салбарт одоо 24 дэх жил рүүгээ орж ирж байна да. Ер нь бол ажиллаж байна. За тэгээд бясалгалынхаа одоо үр шимийг ингээд ийм богино хугацаанд ер нь бол мэдэрчээд бүр ингээд хүмүүст хэлмээр санагдаад нөгөө миний багш хэлдэг ингээд нэг сонирхолтой юм сонсоод би ингээд сууч чаддаг байхгүй. Өндгөн дээр суудсан юм шиг гэж хэлдэг байхгүй. Тэгээд ястаа ийм өндгөн дээр суудсан юм шиг мэдрэмж төрсөөр байгаад өнөөдөр хүрээд ирсэн юм байгаа. Тэгээд би бас долгор сурын эмчигээ урьсан байгаа тий. Бид хоёр чинь жилийн өмнөх амьдралаа ярихад бол айгүй тийм бас хэцүү ичмээр би өөрөө эмч хүн учраас би бол яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв буюу манайхны хэлгээр нөгөө шар хаданд очиход би бол яг шууд очоод одоо шууд очингууд хөвтгэр тийм онштой баг сэтгэл гутрал гэдэг амиа орлох ийм бодолтой хит удаагийн үйлдэл хийгээд үтцсэн тийм байсан. Тэгээд тэрийг өөрөө эмч хүн учраас очвол намайг барай хөвтүүлнэ гэдэг учраас очихгүй байгаад исэн тийм байхгүй. Тэгээд нөгөө лам залаад олдохгүй буцахтаа зална гэдэг шиг сувда хөшийн сургалтыг зүгээр сонсчоо за нэг ороод үзье бүртгүүлээд үзьегээ бүртгүүлчээд 5 сарын 4-ийнхаа яг эхний хичээл дээр суусан өглөөний яг хичээл байсан тэр манайх тэгээд хичээлээ сонссон чинь яг би тэр ангид ганцаараа сууж байгаа юм шиг ганцхан намайг л яриад байгаа юм шиг үйл явдлыг яриад исэн. Тэгэл яг л намайг яриад исэн. Тэгчээд эхний амьсгалын дасгалаа хийсэн толгой амьдралдаа өвдөж байгаагүйгээр тэр өвдөх мэдрэмжийг авсан. Гэхдээ би бясалгалаа дуусгасан. Тэгэл яг тэр өдрөөс эхлээд өөрийгөө анзаарч эхэлсэн. Би ер нь юу хийдیں, өглөөсөд юу хийдیں, гудамж юу хардیں гэдэг юм явсан чинь ажилдаа явдаг замаар 3-4 жил явцсан замаар ямар мод ургаж байгааг анзаараагүйсэн, ямар хаягтай газар байдгийг анзаардаггүйсэн, бүр барилга баригдаад юм аюулаас хамгаалсан сарвч сүйдвэрч байдгийг ч анзаараагүйсэн. Бүр ингээд замаа харж эхэлж байгаа байхгүй. Би ингээд урдан зүгээр л нүдэн зүгээр хар хоноор зүг нүдэн анцсан явж исэн юм шиг тийм байсан байгаа байхгүй. Тэр замаа харахгүйсэн. Тэгээд үргэлжлүүлээд анзаараад лсэн, өөрийгөө анзаараад лсэн. Тэгсэн чинь ямар их юм хитэн давхар багтай хүн байсан. Тэргээ нуудаг, ичдэг, хүнд хилдэггүй тийм байсан. Тэгээд ингээд 3 сарынхаа 4 сар хичээлдээ суусан. Тэгэл жижиг ингээд өөрчлөлтүүд гараад лсэн. Эрүүл мэнд дээр бүр амар том өөрчлөлт гарсан. Эхнийх нь юу байсан гэдгсэн чинь миний нуруу хагалгааны заалттай гэдэг. Бүр хагалгаанд хүсвэл орж болно. Гэхдээ яг
өөрөө зайлсхийгээд хүндрэл мэддэг учраас орохгүй л яваад өвчин намдаах юм эсвэл нурууны дасгал яа гэд нэр хийгээл яваад ддаг байсан. Бүс зүгээл те хол замд машин барихаараа бүс хийдэг 2 цаг тутам яваал машинаасаа бууж нуруугаа амраадаг энэ төр байжгаад тэр өвдөлд арилцсан. Тийм тий. Би 600 км явж очсон хойно хөх миний нуруу өвдөггүй гэдэг мэдрэмж авсан байхгүй юу? 7 сарын энэ нэг онцлог нь ингээл сургалтанд сууж эхлээл нэг удаагүй байхасаа эхлүүлэл жижиг шажих үрдүн гарахаар ингээл айгүй хөөрхө сургалтынхаа группээр бичдэг тий. Би өстө ингэсэн чинь тэгээд гэл нэг юм мөнгө хожоод гэл бичээл тэгснэ хөвсгөл яваасан чи миний нуруу өвдөг миний нурууны өвчин арилцсан гэл бичээл тий. Тийм байсан. Тэгэл тэр суглаа гэснээс би амьдралдаа бүр нөгөө наадмын бод нэг сойж байтгаа твинч хожиж үзээгүй тийм суглаа наацгүй гэдэг өрн тоодгүйсэн чи нүүтээс суглаа ойжцсан тиймэрхүү өөрчлөлт гараад яг тэрийгэ биччихсэн. Тэгээд эрүүл мэндэд дахиад гарсан өөрчлөлт гэвэл нөгөө эрт хэлрүүлгээр 2 жилийн өмнө миний ходоодны гарах хэсэгтэр метаплази буюу хучир үсийн өөрчлөлтөө хяналтын одоо дуран дандаа хийлгэж байгаагаа 6 сар тутамд хийлгдэг байжгаад өнгөрсөн 11 сард эрт хэлрүүлгээр орсон чи тэр мэн арилцсан байсан байхгүй юу? Тэр үед би дунд нэг юм хэрэглээгүй тэгэл байгаад байсан. Тэгээд буцаад би чи яасан бэ гэсэн чинь айгу бяцлахлаа сайн. Би хамгийн зүгээр өөрийгөө магтахад бяцлахлаа айгу сайн хийдэг байсан. Өдөрт 2 биш гэхэд өглөө хийж амжаагүй бол заавал орой хийдэг. Өглөө хийчихвэл орой нь ажил ихтэйвэл амждаггүй. Чадвал 2 чадахгүй бол 1 хийдэг. Одоо ч гэсэн яг тийм хийдэг. Амьсгалынхаа дасгалыг хийдэг. Өөрийгөө амьсгалын дасгал гэхээр өөрийгөө айгүйх анзаардаг болд юм билээ. Ууланд их алхах дуртай алхаж байхдаа би амьсгалаа зөв авж ийн үгдгээ анзаардаг болж эхэлж байгаа. Ингээд маш их өөрчлөлт гарч байгаа юм. Тэгээд эрүүл мэндийн талаас гарсан өөрчлөлт. За тэгсэн чинь баг 10 хэдэн жил нэг юм судалгааны ажил, эрдмийн ажил хийнэ гэж судалгааны ажил эхлүүлсэн, хийцэн тэрийгээ яаж хамгаалахаа мэдэхгүй явчихсан байж итэл гинт нөгөө тэр судалгааны ажил маань толгойд орж ирээд би чинь нэг судалгааны ажилтаа гээд багш маань надруу чиний энэ судалгааны ажил дуусах болчихжээ гээд тэгээ хоёулаа яваад сая өнгөрсөн 5 дахь өдөр судалгааныхаа ажлыг дуусгаад диплома аваад ингээд нэгэн жилийн дотор аюу хөөцөлт гарсан эрүүл мэндийн хувьд, амьдралын хувьд. За тэгээд нөгөө гэр бүлийн харилцаан дээр маш их том өөрчлөлт гарсан. Яг тэгэхээр хүн хэдий ч нэх баг маск зүүн төдий чинээ амьдралаасаа холддог, үннээс холддог, дандаа дүр хэсэгдэг. Тэгээд нэг улам их эготой болоод идэм шүү. Би хийж гин ажил дээр би хийсэн та нар юу хийсэн гээл хүмүүстэй нэг тийм хайрлцаатай тий та нар намайг тоосгүй гэр бүлийнхээ хүнд чи намайг хайрлсангүй гэх чухам өөрөө тэр хүнийг хайрлсан юм уу гэдээ одоо эргээ ботхоор ичмээр байгаа байхгүй юу ер нь гэтэл бяцлал игээд ирэхээр өөртөөгөө ажиллаж эхэлсэн байхгүй юу хинч надтай хилдэггүй байсан ягаад тэгэхээр яг ясам дээр миний нөхөр намайг маш их хайрладаг байсан байхгүй юу хизээч намайг өөлдгүү чи өөрөө болохгүй нэ гэж хилдэггүй тэгээд надад аашлуулаа л тэгээд байгаад исэн байгаа байхгүй юу. Өөрхий манай Монгол ирчүүч ер нь тийм юм билээ шүү дээ. Маш одоо нөө яста гүндөгөө гэдэг шиг эмгтээчүүдэнд ингээл янз бүр болоод хахад тэл тэгсээл твчээл ингээл хайрлаа л яваад байдсан тий. Хизээч чи болохгүй ингэж хэлдэггүй тэгэл над би л чи намайг хайрлсангүй чи цэцэг авч өгсөнгүү гэдсэн. Гэтэл өөрөө болдгоо тэр хүний төлөө би юу хийсэн тэр хүнийг оройтод ирэхэд санаа зовсон уу гэд ингээд асуух асуулт маш их гарч ирсэн. Хүүхдүүдтэй би та нарын төлөө ажиллаж ийн хөтөлбөрлөж ийн гэж зөвхөн эдийн засаг талаас нь л яриадснаас би хүүхдтэйгээ сонсоод нэг өдөр би цуг гадуур хамт явсан уу хичээл дээр нь юуснаа гэдгээ бодоод үзэхээр ер нь баг ээж байх эрхээ хасуулах хэмжээний харилцаатай байсан мэт байгаа байхгүй зүгээр би ертөнцийн төвгөд ойлгоцсон тэгээд өөрийгөө анзаараад ирэхээр нэгдүгürt ичж байгаа хоёрдугаарт өөрөө өөрчлөгдөд би өөрөө өөрчлөгдөд тэр байдлаа засаад ирэхээр аяндаа гэр бүлийн өөр амьсгал бүх юм гоёвс. За санхүү дээр бол бүр ярих юм байхгүй өөр байхгүй болцсон. Ихтэй хэрэггүй дэлгүүрээр хийсч мөнгөө өрхөө болцсон. Цаг зав ихтэй болцсон. Дансандаа мөнгөтэй болцсон тий. Асуудалгүй би ер нь хуримтлал хийж эхэлсэн. Вау. Тийм болсон байгаа байхгүй юу? Ер нь бол өмнө нь бол өртөөл байсан одоо өрнөөс өрний хооронд тэгэл ийм ч юм авмаар байна, тийм ч юм авмаар байна гэл хөрхий тэгэл нэг их шуналтай. Бүрэн үлээс хэлгээстэй нэрээ тий. Одоо яг наадах чи манай сургалтаас суусан бүх эмэгтэйч хэлж байгаа байхгүй. Ингээд нөгөө стресс тэгэхээр яг
ухамсаргүйгээр дэлгүүр хэсээд тэгээ ингээд нөгөө тэр юмыг хэрэгтэй болохоор авдаггүй зүгээр нөгөө ингээд стрессээ тайлах гэж айгүйх дэлгүүр хэсдэг юм байна. Тэгэхээр дандаа дэмий юм авдаг. Тэгээ мөнгө өрчдөг гээд одоо ингээд 4 сарын танхимын сургалтынхын гэхэд бүгд л хөө би өстой ингэж стрессээ тай. Хөө би ингэдэг юм байна гэл ингээ ярангуут яг л таны сайн ярьсан ингээ бүгд байгаа хгүй бүгдэнд нь нөхрүүдээ загнаж जैन те ажил төрөл дээр янз бүр болж जैन мөнгөө дэмий үрж जैन эрүүл мэндийн бага асуудалтай болцсон мэн гэл ингээл. Тэгээ цаг завтаа болоод тэрхээр хүн өөрийгөө хөгжүүлд юм бэ. Би нөгөө энэ Joy Dispenza-гийн бүх юмыг судалж уншиж эхэлж байгаа юм. Нөгөө ангаахын хүч гэсэн ахин би мэрэгчлэрээ дахин өөр судалгаа хийж эхэлж байгаа байхгүй юу? Ер нь бол уншдаг, судалдаг, мэддэг юм ингээд сэргээдэг юм, дахин шинэ мэдээллийг олж авдаг. Тэгж даргагүй шинжлэх ухаан чинь байнга л хөгжиж байгаа юм учраас яг тэрлүүгээ цаг заваа зөв юм зарцуулж эхэлсэн байдгийн ер нь бол тэгээд тийм шүү. 7 сарын эмчтэр нийлээд эрүүл мэндийн сургалтын гэсэн чинь та бас буцаагаад ингээд нөгөө шинжлэх ухаанд гарсан шинэ нээлт юу байна гэдээ ингээд судалсан чинь хоёулаас гой юмнууд зөндөө олсон мэдсэн тий. Тэгээд багшаас би их суралцсан, багш надаас суралцсан, харилцан суралцдаг. Тэгээд хүн өөрөө ингээд ганцаараа гоё болмооргүй юм бэ. Яг тэр зөв болоод эерэг болоод ирэхээр яад би юм болсноо бусдад хэлмээр байна. Нэг хүн ч гэсэн гоё амьдралаа өөрчлөөсөө нэг эмэгтэй ч гэсэн аз жаргалтай нэг гэр бүл ч гэсэн байгаасаа гэдэг ажлынхандаа хилдэг болдгийм байна. Үлгэр жишээ үзүүлэхийг хүсдэг тийм болдог учраас яг өнөөдрийн энэ подкастн дээр би одоо амьдралынхаа ичмэр юмнуудаа яриа сууж шүү дээ ер нь бол тийм. Тэгэд наа чин бол ингээд бид нар л өөрснөө ийм гэж удаад ичээд идэг болохоос би ч гэсэн яг адилхан юмсан байхгүй. Сэтгэл санаа хүнд жинхэнэ уналтанд орсон байж байхад амиа орлох бодол бол бүр ингээд орж ирж шүү дээ байнга орж ирэх. Тийм тэгэл тэр саний ярьж байгаа аашаа өөр тэр муу мухаа зан чанар бол угаасаа дүүрэн байсан. Яг л бүгд л ингээд ухаа түнхөөд үзэнгүүт хүн болгон л яг адилхан л ингээд зовдөг байгаа байхгүй бүгдээрээ. Тэгэхээр энэс гарцсан гаднаас биш те татгшаа гэж хэлжлээ шүү дээ. Энэ аягүй чухал. Тэгээд 7 сарын эмч чинь өөрөө нөгөө нэг эрүүл мэндийн сургалт хийж байгаа. Бид хоёр дахиад өргөлүүлээд хийн те эрүүл мэндийн сургалтаас гадна та сая гоё диплом хамгаалсан. Дипломныхаа сэдвийг энэ нөгөө уламжлалт хангаах ухаан талаас нь одоо энэ сэтгэл зүй ч юм уу бидний саяны өөртөө хийгээд гаргацсан өөрчлөлттэй шүү дээ тий. Энийг уламжлалт хангаах ухаанд юу гэж тайлбарлалт энийг та нэг гоё ярьж өгөөч хүмүүс. Миний судалгааны ажил болохоор уламжлалт хангаах ухааны нөгөө хий шар бадганы 3 төлөвөөс одоо нөгөө хамгийн их байгаа эрт төвшөлт хит таргалалт хор тавдар гэдэг энэ 3 эмгэгээр энэ 3 төлөвөөс ямар хүмүүс их өртөж байна вэ гэсэн судалгааны ажил. Тэгсэн чинь одоо хит эрт төвшрэлт хор тавдарт ямар төлөвийн хүмүүс их өртөөд байна вэ гэсэн чинь нөгөө хийн төлөвийн хүмүүс гэж байгаа юм. Хий шар бадгана гэхэр хүмүүс ингээл нэг микроскопоор хараад бие дотор нэг юм салхи шиг юм урсаад ч юм уу тийм юм төсөөлөд байгаа. Гэтэл тэрийг уламжлалт хангаах ухааны тэр одоо хэдэн мянган жилийн отч мармбод хийсвэрлж олгож өгсөн байгаа хгүй. Хийн төлөв гэдгийг салхитай зөөрлж өгсөн байхгүй. Ерөөсөө ингээл оюун санаа нь одоо тогтохгүй, сэтгэл санаа нь тогтохгүй орол зүгээр тархитлагын дотор нь салхилж байгаа юм шиг, цусаар нь салхи урсж байгаа юм шиг ерөөсөө тогтвортой юм байхгүй. Энэ үйл явцын хүмүүс болохоор эрт төвшөлтөнд маш их өртөж байна. Дээрэс нь хор тавдраар өвдөх эрсдэл нь өндөр байгааг яаж олсон гэхээр тэр хийн төлөвийн гэдэг хүмүүс яадгүй хэр хамгийн нэгдүгürt нойргүйддэг. За хоёрдугаарт нь сэтгэл санаа нь маш их тогтворгүй болдог. Уурлаад уйлал тэгэл нэг энэгээр зовлон тооч өстой. Тэгээ ерөөсөө одоогийн хэллэгээр бол маш их сөрөг болцсон. За арьс үссэн дээр нь гэхэл хуурайш нь одоо өнгө зүсээ аалдна, бараантч харлна гээл тэ. Тэгэл бүр хоол цадах мэдрэмж нь тогтворгүй. Эсвэл учиргүй өсөд унна. Заримдаа бүр өсгөө мэдхээ болчихно. За тэгээд яг одоо тогтвортой төвлөрч сууж чаддгүй нэг ажлыг тогтож хийж чадхаа болтол ингээд сэтгэл санаа хөсөлддөг салхи шиг л болцсон хүмүүс байгаа хгүй. Энэ хүмүүс яадаг вөхөр орчин цагийн хангаах ухаанаар бол бидний нөгөө эс гэж нэрлэдэг байгаа. Бидний эс эргэтэн тогтолцоо үүсгдэг хамгийн ихний нэгж болох эс дээр эсийн тэр хан мембран гэдэг юм бүр цаороос шүүрэн шанах шиг болцсон. Тэгэхээр нөгөө орсон шим тижэл нь тогтохгүй, тижээлийн дутагдалд ордог, нөгөө тайван байдал тогтож чадахгүй, дулааныг үйлдвэрлэж чадахгүй, нөгөө эс маань өөрөө
бөөмтөө өөрийгөө хувилж үйлдвэрлэж явах ёстой тэр үйл явц нь зогсдог, удаашрдаг энэ хөвшрэлтэд амархан өртөж байгаа. За тэгээд ирэнгутаа яасан гэхээр нөгөө өөрийгөө нөхөн төлөвлөх чадваргүй болоод ирэнгут өөрийгөө эдгэх чадваргүй болоод ирэнгут хор тавдарт өртөөд эхэлсэн. Өртөх магадлал нь ихсэж байгаа. За нөгөө төлөв нь болохоор бадганы төлөв гэдэг байгаа. Уг нь хүүхэд наснд хүүхдүүд нэг ингэдэгтэй ээжийнхээс үг ингээд хөхөөл ерөөсөнд бараг цагаар өсдөгтэй өдөрт хувраал өдөрт томроод тэр яаж юм тэгэхээр өөрийгөө хувилж олшруулж чаддаг юм айгүй мундаг байдаг. Тийм учраас хүүхэд айгүй хурдан том болдог, мариалдаг. Гэтэл энэ төлөвийн хүмүүс яаж юм тэгэхээр хор тавдарт өртөх эрсдэл ихтэй. Сүүлийн үед хүүхдүүд яагаад их хор тавдарт өртөөд байна вэ гэвэл нөгөө дасгал хөдөлгөөйгөө хит их нөгөө бөөм буюу нөгөө өөрийгөө хуваадаг, ошруулдаг юм нэгсэд байгаа учраас магадгүй хор тавдрыг сэдэгч нөгөө агаарын бохирдол, хөрсний бохирдол, за тэгэл нөгөө ийм хоол хүнс гэл стресс ийм шалтгааны улмаас эсийн замбрааг ургалт ихсэж байгаа учраас хүүхдүүдээр бас хор тавдар ихсэж байна гэдэг энэ судалгаа гарсан байгаа магадлал нь ийм байна гэх тийм. За ер нь монголчууд тэр сая дэлхийн эрүүл мэндийн байгууллагч зарласан улам самгаах хүнд бол хүний насыг 3-аас нь 25 хүртэл насыг хүүхэд нас, тэгээд 25-аас 72 насыг эдэр нас, 72-оос дээш насыг өгшин нас гэж үзэж байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаараа 25 хүртэлхийг одоо хүүхэд нас, тэгээд залуу нас 45-аас 65-ыг эдэр нас, 75-аас дээшийг одоо 45-аас 65-ыг эдэр нас, 65-аас 75 насыг ахмад насны эрт үе. Тэгээд 75-аас дээшээ үеийг ахмад нас, өндөр настан гэж нэрлсэн ийм дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байгаа байхгүй юу? Хүн 70 нас хүртлээр өөрийгөө ямар ч эм тан эмчилгээгүйгээр одоо аваа явдаг. 75 нас хүрээд эм тангаар ерөнхийдөө 150 хүртэл наслах боломжтой гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүр сайт руу орохоор энэ судалгаа байгаа. Бид нар чинь 70 хүртлээр ямар ч эм хэрэглэхгүй байх боломжтой гэж шүү. Тий. Гэтэл хүмүүс мэдээж одоо нөгөө агаарын бохирдол, орчны бүрдэл, хөрсний бүрдэл, усны бохирдол гээл ингээл маш их юмяриа л шүү дээ хоол хүнс. Хамгийн их зовоож байгаа зүйл нь нөгөө сэтгэл зүйн дарамт. Сэтгэл зүйн дарамт гэхэр хүмүүс ингээл хин нэгэн загнаал, дарган загнаал, эсвэл хин нэгэнд ингээд хаяг дарамт гэж үгүй. Орчин цагт яаж зүгээр замын бөглөөгүйч машин бариа явсан тэр нь дарамт. Яг тэгвэл маш их анхаарал шаардж шít. Баруун талаас машин ороод ирж байгаа, зүүн талаас машин орж ирнэ, игнээ бариад ингээд анхаарал төвлөрөөд их ер нь машин барьдаг хүмүүс мэдэн шít. Хол замд удаан машин барьсан хүмүүс оройроод айгүйх ядарсан байдаг те. Бүр ингээд сулдаж ундаг те. Уг нь ингээд огт хөдлөхгүй ингээд сууж байгаа юм нэ. Тийм. Маш ядарсан. За хүүхдүүд одоо ингээд нөгөө скутер сураа ингээд унж ийн. Тэд нар ч гэсэн бас их анхаарал маш их төвлөрч явж байгаа шít. Тэргээд тэр чинь бас сэтгэл зүйн дарамт. За ажил дээр нэг би энэ ажлыг хийх ёстой. Өнөөдөр хийж дуусгах ёстой. Өнөөдөр л хийж болохгүй гэл эн чинь бас л сэтгэл зүйн дарамт. Нэг дарган загнаагүй байсан ч гэсэн л энэ ажлыг дуусгах ёстой. Энэ нэгдүгээр улирлын тайлан өнөөдөр гаргаж дуусгах ёстой гэдэг л команд авсан байгаа бол тэр бас л сэтгэл зүйн дарамт. За ингээд энэ дарамтыг уулна бид нар өөрийгөө цэвэрлж чаддаг би юм хот байхгүй. Яадгүй хэр орой ирлээ унтлаа. Нам унтаад өглөөсгөө тэр дарамтаас салцсан, тархин амарцсан байж байгаа хэвээр. Гэтэл нөгөө олон шалтгааны улмаас нойр гүдэлд өртөд ирэхээр нөгөө тархи цэвэрлж чадаагүй урд өдрийн дарамтны үлдэгдэл байгаа. Хагас унтсан. Эсвэл унтаагүй бол бүр арилахгүй. Гэт ингээ хуримтлагдж явсаар байгаад энэ нойр гүдэл гэдэг маань эцэс маш олон өвчний, энэ сэтгэл зүйн дарамт гэдэг маань их олон өвчний их суурь. За. Одоо яг ингэнгუთ маш ойлгомжтой болж байна л да долгор сүр хэмжээ. Тэгэхээр орчин үеийн одоо энэ нийгэмд чинь ганцхан монголч биш. Барууны орнууд тэр сайхан хөгжсөн бүх юмны элбэг хангалуун хэрнээ сэтгэл готрол, стресс гэдэг юм ч одоо бүр ингээд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өндөр түвшинд очичлаа шүү дээ. Ганцхан монголчууд л стресстэй байна шүү дээ. Тэр яагаад тэгэхээр чи энэ нөгөө дедлайн гэдэг нөгөө тэдэн дуусгах хэвээр ингэх ёстой гэл ингээл машин тэрэг барина. Энд чинь ингээл байнгын анхаарал хүнтэй хайрцсан тэгчгүй гэл ингээл байнгын нөгөө энэ анхаарал хүнийг ингэж
ингэж нөгөө нэг симпатик мэдрэлийн насаагаад яг тэр юм руу тухайлсан ингэж анхаарлыг маш их хандуулах нь өөрөө хүний тархийг ятрааж дарамтанд оруулдаг юм байна шүү дээ. Яг үнэ. Одоо чинь зүгээр Японы жишээн дээр авъя л да. Японч одоо хүн байхыг заасан гэх тийм. Япончуудын хамгийн гол одоо баримталдаг юм нь бусдад дараа болохгүй амьдрна гэдэг уриатай тийм. Ер нь бол угаасаа л тэгж хүмүүждэг. Гэтэл тэр хүмүүс бусдад дараа болохгүй гэд ингээд өөр дээр ачаагаа авсаар агаад бараг дэлхийд номер 1 тэр нөгөө сэтгэл готрол амиа орлолт эрчүүдийн амиа орлолтоор Япон солонгос эднэр чинь айгүй өндөр байдаг шалтгаан тэр нөгөө сэтгэл зүйн дарамтд өртөөд байгаагийн л нэг шинж. Ягаад тэгэхээр өөрөө л тэр ачаагаа үүрээд нь штэ хин нэгэнд хэлэхгүй байх, хин нэгэнд миний машин эвдэрчлээ би болохгүй байх гэж очихгүй штэ би бусдад дараа болохгүйгээр энийгээ өөрөө л зохицуулна гэдэг. Найз нэстэ зовж байна гэж тэхгүй штэ тий сэтгэлээ хуваалцахгүй байна. Дандаа ингээд дотроо ингээд битүү ингээд сэтгэл зүйн дарамт гэмтэл аваад яваад байгаа. Тэгээ хоримтлагцаар байгаад тэсгээ болоод энээс ангижрах арга нь амиа орлт гэж ойлгоод амиа орлож байгаа асуудал их вэ шүү дээ. За амиа орлохоос наагур маш их үйлдэл шүү дээ. Арх ууж, тамхи татж, бүх төрлийн донтолтууд байж гэн тий. Эднэр чинь бол бүгдээрээ энэ сэтгэл зүйн дарамтаас үүдэлтэй. Одоо хүүхдүүд утсан донтж л гэдэг юм. Нөгөөтгөө мартчихж байгаа байхгүй юу? Нөгөө гэрийн даалгавар хий гэдэг дарамтыг мартцсан. Аха. Ямар сургуульд орноо, ямар хүн болноо гэдэг дарамтыг яг тэрийг ухаад яаж авах. Дээрээс нь аав ээжээс ирэх дарамт, тэ найз нөхөд элдв харилцаанаас ирэх дарамт. Гэл бүх төрлийн дарамтууд байлаа бүх насныханд байгаа байхгүй. Тэгээ би сая сүүлийн үед ингээд сошиал ухаар надад яагаад ч нэг ийм сэдв айгүй их нөгөө харагдаад юу гэхээр нөгөө өсвөр үеийнхний мансуурлал гэдэг энэ хар тамхи гэдэг ингээд тэ манай сургалтанд сууж байгаа эмч хүн хүртэл ингээл манай эмнэлэг дээр өстө 10 эдхэн настай хүүхдүүд ингээл яг найз нараараа нийлээл хар тамхи татал бүгд ингээл мансуурсан донтцсон ирдэг гэл ингээл тэгээд бодохоор нэрээ яг энэ дарамтууд байгаа даахгүй урд нь бол монголчууд те сайхан маллаа тайван амгалан ингээл мөр бүтэн гэц цатгалан гээд амар амгалан нөгөө социализмын үед мөд чинь хийх ажил нь тодорхой. Хин нэгэн ямар нэгэн ажилтаа болно. Хэн болох вэ гэж зохгүй байсан чи хин нэгэн болно гэл. Тэгээд эсвэл бүр малчин байх үед тийм ч юмгүй зүгээр байгаль дээр амьд үлдээл маллаа л ижүүл өөр тийм дарамт байдаггүй. Морин унаа явж явах тийм хажуунаас морь хурж ирээ мөргөнөх юм биш те. Морины урд дургуун ороод дайруулах юм биш. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө амьдрсаар ирсэн амьдралын маань хэм маягуур юм аажуу тайван амар амгалан байж байгаад монголчууд гинт ингээд нөгөө зах зээл юм уу гэд ингээд гинт тийм том өөрчлөлтөнд ороод ер нь бүгд л яг ингээд эрэгтэйч тэр эмэгтэйч тэр хөвгшнөч тэр залуунч тэр бүгд ингээд маш их дарамтанд ороод үүнээсээ болоод ингээд бид нэр те сэтгэл зүй бие ухамсар ингээд бүх төвшөнд оройтоод байгаа юм байна гэдгийг л таны саяны ингээд ярианаас oh my god гэл бурхан минь гэл ойлгосоо жилээ л да. За дахиад зүгээр эхлэхэд одоо сэтгэл зүйн бид нар биеийн эрүүл мэндгээл эмнэлгээр яваал юм тий. Сэтгэл зүйн эрүүл мэндэд ерөөс анхаарахгүй бол та мянган эмнэлгээр яваад шинжилгээ хийгээд одоо онцлуулаад эмчилгээний үр дүнгүй байхгүй юу? Хорвоогийн бүх эмийг угаад чи эмчилгээгүй. Сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад тэгэхээр шүү дээ эргэлзэж ууж байгаа. За энийг уугаад энэ маань идэгдэг болов. Тэнгуут тарих команд авчих. Эмчтэй энэ эмчтэй наад чинь идэх юм уу гэд нөгөө хариуцж байгаа. За чи яг уудаа чамд үйлчлэх болов гэж байгаа юм шиг тэр авч байгаа байхгүй. Гэтэл нөгөө итгэл үнэмшлэрээ хүмүүс ингээд одоо шүүмжлээд юм л та хүмүүс ингээд хаалгаанд орохдоо ламаас очиж өдөр асууж ийн гэдэг чинь. Гэтэл тэр хүн сэтгэл зүгээ эмчлээд байгаа байхгүй уг нь. Тийм. Сэтгэл зүгээ бэлдээд байгаа юм. Сэтгэл зүгээ бэлдэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би тэр лам дээр очиж за та 4 дахь өдөр орвол яста сайн байна. Тэр хүн маш гоёлж байгаа байхгүй. Тэгээд тэр өдөр орвол за би өстө идгэн. Ягаад гэвэл би чинь сайн өдрөө хаалгаанд орсон гэж сэтгэл зүй бэлдсэн хүн байхгүй юу. Тэгэхээр мэдээж сэтгэл зүйн сайхан тайван орж байгаа хүнээс мэдээж кортизол даавар ялгархгүй. Ягаад гэвэл даралт ихсэхгүй, зүрхний цогцолт олшрохгүй, цусны дах сахарын түвшин өөрчлөгдөхгүй, цусны даралт маралт өсөхгүй. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй хаалгаанд айгу тайван орж байгаа байхгүй юу. Гэтэл өдрөө асуугаагүй. За эсвэл асуусан чинь нөгөө хүссэн өдөр нь биш 3 дахь өдөр нь оруулсан гэж бодъё л да. Та 4 дахь өдөр гэсэн чинь яана би өнөөдөр муу өдрөө час өдрөө орчлоо стаагалгаа гээл боцсон нөгөө бүрний дэд тулшраас кортизол ялгарсан судас агшсан зүрх дийлсэн ингээд даралт хэлбэлдсэн хаалгаанд орсон зүрх маш их дийлсэж байгаа
судас агшиж байгаа ийм л сөрөг нөлөө нөгөө хагалгааны явц төлөвлөж байгаа үйл явц. Яг үнэ. Би одоо нөгөө саяхан энэний өмнө оруулсан подкастн дээр нөгөө 8 энергийн түүх ярьсан. Тэрэн дээр нэг юм дурдж байгаа байхгүй. Бид нар энэ нөгөө хүн гэдэг чи яг үүндээ одоо уламжлал хангаах ухаан дээр ч бас тэгдэг байх л та. Хүн гэдэг бол ингээ бие, сэтгэл, ухамсар буюу сүнс гурвын нэгдэл гэж байгаа байхгүй. Тэгээд энэ гурав нэгдсэн цагтаа хүн биеийн тэнцвэрт буюу даавар гормын тэнцвэрт ордог. За сэтгэлийн тэнцвэр буюу нөө сэтгэлийн хат, сэтгэлийн хүч гэдэг юм. Зориг тэ төвчээр гэдэг энэ юм 50 амгалан байгаа энэ гээд энэ зүйлс. Тэгээд энэ ухамсар буюу энэ сүнс гэдэг юм нь өөрөө энэ хоёртоо нэгдчихээр хүн ингээд нөгөө бүх зүйлийг маш тодорхойгоор ойлгомжтойгоор хүлээж аваад зүв зүйтэйгээр хариу үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр энэ гурав чинь нийлэн гутаа нөгөө биеийн даавар гормон тэнцвэр сэтгэл зүйн бүх юм эвтэйхэн болчоор тэнцвэртэй болчоор тэгэл хүн гэдэг юм чинь дээр жаргав авчтай юм шүү. Жаргав авчдаг. Та энэ талаас нэг уламжлалт ангаах байна тайлбар. Дахиад жишээ аавн тий. Миний эмээ 90 гарч өнгөрсөн. Тэгээд ер нь ингээд ботход одоо зүгээр яг ингээд бясалгал эднэрийн үед хийж үзчихэд манай хөшөөж байнгын бясалгал хийдэг хүн байсан баахгүй юу? Манай хөшөөж ингээд 80 гараад ирэхэд 3 хүүхэд өнгөрч байгаа байхгүй юу? Одоо мэдээж ээж хүний хувьд өөрөөс нь төрүүлээ 3-3 хүүхэд нь нас барна гэдэг тэр одоо жишээ нь бид нарт бол аймаа штэ. Гэтэл манай хөшөөж айгүйх тайван гээл сонсоол хүлээж авч ийсэн. За маш их баярт үйлдэл явдал бас болж ийсэн. Яг л нэг янзаараа хүний сэтгэл зүй тэгж төлөвшдөг байгаа байхгүй юу? Ингээд бид нар хит их баярлал, хит их гомдоол ингээл байнга сэтгэл зүгээс савлуулаад ахаар нөгөө дагаад зүрх, нөгөө тарих бүх эргэтэн дээр юм савлалт явагддаг. Бас тэнцвэрээ алддаг. Тэнцвэр алдагдчихж байгаа шүү дээ. Тэнцвэрээ дагаад биеийн тэнцвэр алдагддаг тий. Тэгээд манай хөшөөж баяр түүл явдлыг нэг янзаар, уу гашуугч яг нэг янзаар хүлээж авдаг. Хизээч гомдолдоггүй, баяртай байгаа гэдэг яг л нэг л янз юм байдаг байсан. Тэгжээж тэр урт насалж ирүүл байсан баг гэж би ер нь зүгээр дүгнэдгийн ер нь яг уламжлал ангаах нь ороод ботход бүх одоо өвчний их нь сэтгэлийн гим гэдэг байхгүй юу. Тэгэхээр чин бид нар сэтгэл зүй хэдий чинээ 50 байна. Тэрийг дагаад өөрөө зөвөр сэтгэн би хэлээд чинь миний судалгааны ажил яагаад бүтсэн гэхээр би тэрэнд анхаарах цаг завтаа болсон зөвөр сэтгэх цаг хугацаатай болсон. Түүнээс урд нь зөвхөн нэг өнөөдрийнхээ анхуутайгаа зуралдаал ингээл сөрөг болоод ингээл хамаг юм энэ ч хоримтлуулсан тий. Тэгээд тэрийг тим юмаа бүр мартаад далдын далд ингээд давхар адар тийг хайчихсан судалгаа малгаа ингээд орхисон байсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чин бид нар одоо хинч байсан өөрийгөө анзаарахгүй л яваад байгаа. Харин тийм ээ. За нэг юм чухал юм байна. Тэгээд та энэ одоо сургалтандаа суугаад тархиа өөрчлөлт сургалтандаа суугаад яг одоо мэдээж өөр уламжлалт ангаах ухааны эмч хүн юм чинь зөндөө л энэ одоо энэ эрүүл мэндийн ингээл сэтгэл зүйн юмнууд чинь уламжлалт ангаах ухаан нөгөө орчин үеийн барууны шинжлэх ухааныг бодвол бас маш их оруулж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ эдгээрийг мэддэг байсан байх л та. Гэхдээ та жишээлбэл сургалтандаа суугаад яг юу олж авсан бэ? Яагаад би ингэж сууж байгаа юм? Манай сургалтанд маш их эмчнэр суудаг байхгүй юу? Бүх төрлийн эмчнэр сууж байна. Уламжлалтай эмч, хүүхдийн эмч, одоо барууны одоо энэ тухаас эргэтэн тогтолцоог хариуцсан эмчнэр гэл. За тэр ихтгэл одоо ингээл зүгээр тийм нөгөө юу муу уншдаг эмчнэр хүртэл сууж штэ. Одоо судалгаа шинжилгээ нөгөө тэр судалгааны ажил эрдэмтэн судлаач маягийн эмчнэр хүртэл сууж байгаа хгүй. Тэгэхээр таны эмч хүний хувьд энэ тархиа өөрчлөлт сургалтаас яг юу болж авсан бэ? За ингээд би өөр дээрээ гарсан өөрчлөлтийг мэдэрчин гутаа жишээ нь би нөгөө эмч хүнчээс эмчнүүд дээр л хараад юм л да. Жишээ нь ийм судалгааны ажил тиймэр санагдаад байгаа. Эхлэх байхгүй яг бясалгал хийгээд ямар үр дүнтэй байгаа. Жишээ нь маш хэцүү ажил хийдэг яг гал унтраадаг, гал командын гал унтраагч, гал сөнөөгч нар тий. За нөгөө хэргийн хойноос явдаг цагдаагийн аюу хэцүү ажил хийдэг. Яг ийм хэргийн газрын үйлчлэг хийдэг, хэцүү юм дээр очдог, эсвэл согтуу өвлчин хүмүүстэй харилцдаг тэр цагдаагийн албаагч. Эсвэл гимтлийн маш амар юм эрчимтэй юм яаралтай тусламж үзүүлдэг, цус алдаад ороод ирсэн, хөлн хугараад ороод ирсэн хүмүүстэр тусламж үйлчлэгээ үзүүлдэг. Ингээд аюу хүнд мэрэгчлүүдийн хүмүүстэр энэ бясалгал хийж судалгаа хиймээр санагдаад байгаа байхгүй. Тэр хүмүүс
Яг тэр би өөрөө үр дүнгийн үзсэн учраас тэр хүмүүстээр судалгаа хийгээд хяналтын бүлгийн нэг 10 хүн аваад 5-ын бясалгалтай 5-ыг хяналтын бүлгээр аваад энд ямар өөрчлөлт гарч ийн. За нөгөө нэг өвдөд байгаа хүмүүс байгаа шүү дээ. За бамбаа өөрчлөлттэй, ходоодны шархны өөрчлөлттэй ч гэдэг юм уу тэр хүмүүс одоо энэ бясалгал дээр сууж байгаа хүмүүс цөөнгүү тийм хүмүүс байгаа гэж бодож байна. Тэгэхээр цөөнгүү хүмүүс идэрдэг. Тэгэхээр бүгд тэр хүмүүстээр бясалгал хийхээс өмнөх үеийн шинжилгээ, бясалгал хийж явах үеийн шинжилгээ, бясалгалын дараах үеийн шинжилгээ дээр судалгаа хийхийнсэн гэдэг бодолтой байгаа. Ер нь төлөвлөжл байна. Ер нь бол тийм. Манайх одоо бас яг олон эмчнэр суугаад тэгээ нөгөө эхнээсээ яг юм санал санаачлаг гарч лаа л да. Тэгэхээр бүгдөө бол хэдүүлээ нийлээд community-гаараа энэ нөгөө мэрэгжлийн хүмүүсээ нийлүүлж агаад сайхан судалгаа хийнэ. Ер нь бол энэ бол яг одоо энэ эх жилийн хийх ажлын төлөвлөгөөнд ер нь орж байгаа. Тэгэхээр доктор Жо Диспенза гэдэг энэ эмч маань нэг манай энэ тархиа орчин сургалтын аргачлалыг ашиглаад байгаа эмч маань өөрөө эмч хүн. Судлаач хүн. Тархи судлаач хүн тий. За тэгэл тэр йог могл ингээл бүх юмар хичээлж ийсэн. Өөрөө яг ингэж бэртэж гэмтэж түүнийгээ даван туулж ийсэн хүн болохоор би ингээ боддог байхгүй. Магадгүй тийм учраас эмчнэр ингэж ихээр орж ирээд байгаа. Яагаад? Эмч хүн яагаад ийм хийгээ авчив те. Тэг яагаад энэ эрүүл мэндийн шинжилгээ ухаанаар идэхгүй гэж олон өвчнүүд энэ богино хугацаанд идгээд байгаа ингээ сонирхож орж ирдэг байх л та. Тэгэхээр яг уу нэг ийм гайхалтай арга барилаа. Тэгээ сургалтанд жишээлбэл 4 сарын сургалтанд суухад л эмэгтэйчүүдээ олон асуудлууд идгэрч байна. Анагаах ухаанаар идэгшгүйгээд нөгөө юутай одоо онштой гэх юм уу да тийм өвчнүүд бас ингээл 14 хүн өнөөдөр ч одоо ингээд юуны 4-р сарын сургалт эхлэх нэг 17 хоног байхгүй. Тэгэхээр энэ хооронд ингээд бүр хамаагүй өөр үр дүн гараад ингээд яриа явж байна. Тэгэхээр энэ бүхнээсээ ингээд дүгнээд хэлэхэд та тархиа орчин сургалтанд суугаагүй байгаа. Суух гэж сонирхож байгаа хүмүүстэй за нэг иймэрхүү бясалгал шүү гэдэг нэг тодорхойлоод хэлвэл. За уламжлалт ухаанаар одоо хүний эрүүл явах одоо эмчлэх арга нь эдээ ундаа буюу хоол хүнс одоо явдал мөр буюу таны нөгөө өдөр тутмын хөвшил хуцаа тохируулж өмсөх сэтгэл зүгөө удирдах. Тэгээд им засал гэсэн 4 зүйлээр уламжлалт ухааны одоо эмчилгээ гэж үздэг байхгүй. Гэтэл хоёрыг бид нөр өөрснөө хийж чадхаар юм байхгүй. Тэр хоол хүнс авилалдаа тохируулах, хуцаа утгаа тохируулах хамгийн гол нь тэр сэтгэл зүй нөгөө монголчууд хэлдэг штэ нөгөө сэжгээр өвдөж сүжгээр идэгнэ гэдэг чинь энэ сэтгэл зүгийг нь хэлээд байгаа байхгүй юу. Түүнээс биш ганданд очоо мөргөөд байгааг нь хэлээд байгаа юм биш. Энэ сэтгэл зүгүүдээр чадвал зүгээр жишээ ярихад нойрны асуудал шийдэгддэг. Өөрийгөө мэдэрдэг, тэр өөрийгөө сонсож сурдаг. Бид нар хараа одоо агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол гээл энэ маш их ингээд нөгөө дуу чимээний бохирдол ихтэй орчинд амьдраад тахаар тарих төвлөрөхгүй. Өөрийгөө сонсохгүй шүү дээ. Өөртөө дотор хүнтэйгээ ярилцах цаг боломж олохгүй байна. Тэгэхээр бясалгал яг тэр чи өөрөө хий юм бэ гэдгийг яг өөрөөр нь таниулдаг те. Ичмээр штэ. Чи тийм штэ ингээд. Тэгээ дотроос нь бүр ичтэл хэлнэ штэ. Чи өөрөө өөртөө л тэр чи ийм арчаагүй л байхгүй гэдгийг яг улаан нүрлүүч уулзалт хэлдэг. Тэгээ өөр хинч бид өөрөө хэлдэг. Тэгээд нэг авууштай нь түмэн зарлахгүй л байхгүй юу. Энэ юм гэж зарлахгүйгээр өөрт чинь хилээд өөрийгөө засах боломжийг олгодог бясалгал байдаг. Тэгэхээр хэдүүлээ энэ бясалгалыг сонирхож байгаа хүмүүс бол ер нь бясалгал хийж үтсэн үзэж хид хидийн бясалгал хийж үтсэн хүмүүсийн тархи өөрчлөлийг мэдэрдэг гэж би бодод байгаа юм. Ер нь бол далгар сүрэн чинь бас зөндөө явдаг гэсэн. Оо бүр өстой бай бодохгүй бай гэх тийм. Гэхдээ хаяхгүй 4 жил сууж байгаа байхгүй юу. Тэгж явж байгаад яг цаг нь болохоор олоод ирсэн байдаг тийм. Тэгэхээр бясалгалын одоо ач тус бясалгал гэхэр хүмүүс ингээл завилж суугаал ингээл цагаан намруулаад ингээл тий нэг цагаан хоол идээл гэдэг үгүй тэр юусоо биш зөв сууж байгаа л өөртөөгөө л ажиллах дасгал юусоо тархины дасгалжуулалт буюу одоо энэ ухамсарын дасгалжуулалт оюуны дасгалжуулалт гэж хэлээд байдаг. Энийг бол нөгөө би яг түрүү энийг л асуугаадсэн юм л та. Бусад бясалгалыг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ доктор Жо Диспензагийн бясалгал бол ингээд нөгөө бид нар чинь маш завгүй амьдарч байгаа штэ.
тэрийг шигтэй, энийг шигтэй нөгөө олон дарамтны дунд амьдарч байхад яг энэ амьдралыг маань шууд оронгоор нь өөрчлөх гэхээс илүү өдөрт нэг 20 минут, 30 минут гаргаж ирээл яг чихээ сайхан бөгөлж сууж байгаа л өөртөө тулж ажиллаад өөрийгөө таниал ингээх нөгөө юм хялбархан аргачлалыг гаргаад ирцнээрээ шинжлэх ухаанч бясалгал байх гэж итгэдэг. Тэгээд энэ ч учраас нөгөө манай эмчнэр их сонирхож орж ирдэг байх гэж боддог. Зүгээр л эхний өөрчлөлт яаж мэдрэх вэ? Амьсгалын дасгалаас байхгүй юу? Ингээд ихт суулаа, баг нь нуруу тэгширж байгаа нь зүгээр булчингийн хувьд хүртэл яг тэгшлээд өгж байгаа байхгүй. Баг нь нуруу нөгөө ингэж ингэсэн өдрийн турш хөшцөн юм дээр чинь тэгшгэн суугаад ирж байгаа. Аяндаа ингээд гидс татагдаад ирэхээр ингээд булчингууд нь яваад ирэхээр гидсний гөрүүлэх хөдөлгөөн нэмэгдэн нөгөө өрч олон удаан хугацаанд нөгөө өрчний хөдөлгөөн удаашрцныг засаад амьсгалыг ингээд уушиг дүүрэн болгоод тий ингээд гараад ингээд тарих нухсны шингэнээр эргэлдүүлээд амьсгалын дасгал нь өөрийг нь засаад тэр эрүүл мэнд дээр нь хүртэл эрүүл мэндийн яаж засаад байгаа юм гэхээр дандаа өөрөөр нь тэр дасгалыг хийлгэж манипуляц хийж үр дүн өгöd байгаа байхгүй. Түүнээс биш нэг амьсгалын дасгал гээл тэгэхээр хүмүүс төсөөлдөггүй. Яг бодитоор үзээд суугаад туршаад үзээд ирэхээр тэр нь шинжлэх ухаанч гэдэг нь эндээ гараад ирж байгаа юм. Зөв суугаас эхлээд тэрийн хамгийн гол нь ингээл зургаар нь тайлбарлаад ард нь олж байгаа тэр шингэний гүйдэл мөл гээл ингээд тайлбарлachаар хин ч гэсэн хагас дутуу энийг хий гэж бодохгүй өстө өөрийнхөө төлөөс хийгээд өгөөгээл өстө таны хэлдгэр ингээд толгоо өвдөлтөл амьсгалаад татчихж байгаа. Одоо ингээд хүмүүс ингээд айгүй удаан хугацаанд суусан нурууны суулттай хүзүүний шохоочтолтой гэж тэгж гэтэл ингээд ихцлээд ирэхээр нөгөө татлага ороор нөгөө нэг эмнэлгийн нөгөө татлага гэдэг тэр нөгөө юмар татж байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг бүр ингээд татаад ирэхээр өөрөө ингээд бүр дэш нь өөрийгөө сунгаад хүзүүгээ ингээд сунгаад ирэхэд нь хүртэл өгт нь тасгал болдог. Харин тийм тий. За тэгээд ингээд бит хоёр ярих юм бол үнэндээ дуусгүй. Яриа л хоёр талаас тийм гэж яриад байна. Тэгэхээр ямар ч лээс өнөөдөр хурж ирж юм хор тавдар эрт хөвгшрэлт те. Тэгээд нөгөөтг нь юу байлаа? Хэд таргалалт. Хэд таргалалт тийм. Эдгээр зүйлсийг ингээд өөрийнхөө судалгааны ажлыг ингээд сайхан ярьж өгсөнд баярлалаа. Тэгээд манай долгор сүрийн эмчийн судалгаа ер нь цаашдаа долгор сүрийн эмчийн ярьдаг эдгээр зүйлсийг илүү сайн мэдэж авмаар ах юм бол долгор сүрийн эмчийн маань сошиал хаяг дээр дагаарай. Бид энэ доор долгор сүрийн эмчийн сошиал хаяуудыг бүгдийг тавьчихна. Тэгээд манай долгор сүрийн эмч угаасаа юм хөөрхөн бичвэрүүд бичдэг. Гой ууланд алхахдаг тэрнгээрээ хүмүүсийг маш их нөгөө сэтэлжүүлдэг тий. Тэгэхээр та маань долгор сүрийн эмчийг дагаарай. Тэгээд долгор сүрийн эмч маань өөрийнхөө сувгаар өөрийнхөө судалгааг бүр илүү дэлгэрэнгүй ярих хаяг таргалтны яадгийн эрт төвшрэлтний яадгийн хор тавдрын яадгийн шарны яадгийн бадганы яадгийн хийн яадгийн гэдэг. Тэгэхээр өөрийнхөө сувгаар ярих боломжийг олгоод өнөөдрийнхөө ярилцлагыг энэ хүргээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд бид хоёрын яриаг энэ хүртэл сонссон та бүхэндээ бүгдэнд баярлалаа. Тэгээд долгор сүрийн хаалтынхаа үг хэлээч. За баярлалаа. Энэ бас эн чинь өргөдөж ирнэ гэдэг чинь бас их нэр төрийн хэрэг. Тэгээд өөрийнхөө амьдралыг одоо нөгөө монгол үг гэдэг чинь бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг өөрийгөө засчаар хүн яалтчгүй бусдад туслахын нэг начиг нэг бас нэг салгалсан юм явж байгаа гэж бодогдоод тийм юм байж нэг хүнд ч гэсэн ийм гоё амьдралын ирч хүч тийм ч учраас би багштай өнөөдөр баярлж бүр цэцэг байж үрж миний амьдралыг бас яг оронгоор нь өөрчилж өгсөн учраас яг өнөөдрийнхөө подкаст дээр багштай баярлалаа гэж хэлээ бас гоё мэдрэмж тэр нэг ганцаараа машинда уйлсан шүү дээ би тэр нөгөө хамгаалчаад тэгээ багштай баярлалаа гэж бичээд жилийн өмнөх тэр цэг дээрээс өнөөдрийнхөө энийг харчаад ийм хурд хугацаанд ийм үрдэн гаргана гэж гайхалтай тийм бодоогүй байсан. Тэр бас ганцхан жилд эрүүл мэнд санхүү мөнгө харилцаа ажил төрөл ингээд нөгөө нэг соёл боловсрол дээр хүртлээ. Тий. Тэгээд ингээд багштай ярихаар уйлах гэдэг байна. Тий, би бас уйлах гэдэг. За баярлалаа багшаа. Баярлалаа. Долгор сүрийн эмчтэй бас баярлалаа. Дээрээс нь сургалтаар өөртөө чин сэтгэлээсээ ажилласан бүх суралцагч нартай баярлалаа. Учир нь би хичнээн мундаг юм заасан бай. Доктор Жоуз Бенза багш тэнд хичнээн мундаг арга боловсруулсан байсан ч та өнөөдөр хийхээ сонгоод яг долгор сүрийн эмчтэй өдөр болгоо ингээд хийхээ сонгоод өөрийгөө өөрчлөе гэж хийгээгүй бол би тийм хамтын үр дүнд хүрэхгүй юм байна. Хүрэхгүй. Тэгэхээр таныг бас өөрийгөө сонгож өөрийнхөө төлөө цаг хугацаагаа зориулж өөртөө ажилласан баярлалаа. Тэгээд
дараагийнхаа подкастаар уулзъя. Даалгавар сур эмчт хоёрын хичээлээр уулзъя. За баярлалаа. Баяртай. Баяртай.